Ингэн болонгууд ерөөсөө яг ингээд бүр тулгуур заагтай заавал факт дээр чиглэсэн, заавал тэг яг зорилго явуулсан ингээд structureтай, заавал логик дээр 100% үнэлсэн байж ч think гэж үзнэ. Тэгвэл Карл Юнг болонгууд энийгээ бүр ингээд яг хэлэхдээ өөрийнхөө хамгийн алдартай quote-уудыг нэг хэлсэн. Тэр нь болонгууд thinking is difficult, that's why most people judge. Бодох амархан бишээ гэдгийг Карл Юнг бүр маш чухлаар хүн болгонд бүр яг тусгайлан хийсэн. Зүгээр бодно биш. Зүгээр ямар нэгэн бодол орж ирэх биш. Заавал ийм юм байна. За тийм юм байна гэж ойлгох гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн болгон бас боддог бол биш. Заавал зарим хүмүүс чи бүх үедээ бас ингэ байнга ингэ толгойч ажиллаж байгаа юм чи бодож ираа гэсэн үг биш байхгүй юу? Карл Юнг болонгууд те яг бодох гэдэг дээр нь яг тэгж хуваасан. За дараагийнх нь шууд 2 дугаар сегмент. За extroverted thinking гэж юу вэ? Энэ Карл Юнгийн тайлбар заяа. Extroverted thinking. Extroverted thinking гингүүд тэгээ Карл Юнг энийг ингэж бишиж өгсөн. За ойлголоо. Тэгвэл энэ ингээд 628 31 бүгд нэг яг ингээд харагдаад байвал энэ хараа. 628 31 энэ хуудсууд нь заяа. 628-аас 631 дугаар хуудсыг очиж харна уу. За тэрийг ингээ харангууд та энэ 579 дугаар энэ болонгууд ийм параграф шүү. Энэ параграф дээр болонгууд ингэж явангуудаа энэ forward болон thinking гэдэг ингээ бүр тусгайлан англиар тэр очиж уншаарай гэдэг ингээ бүр амар төвөгтэйгээр бүгдийг бичсэн байгаа. Тэр номноос нь олж уншихын тулд тэр номыг баг 5 удаа дараалж унших хэрэгтэй болно. Дахин. Okay, fuck this is too long didn't read. Виста. Яг ингээ бодоод үзэх юм бол it's so simple. TE гэдэг нь болонгууд хэмжигддэг, харьцуулагддаг те. Яг ингээд за саяжвитраа хэмжиж болох юм уу? Хүмүүс юу гэж боддیں, яаж хардیں, те ингээ нийгмээрээ бид нар юу гэж анзаардیں, яаж юмнуудыг болгох юм гэдэргээл те. Тэг ингээ юмнуудаас нь ингээ хараад тэгмүүдээ яаж задлаад тэгэж те яг ингээд гарт баригддаг бодол. Одоо жишээ те ус илүү шингэнэ үү? Эсвэл шүл илүү шингэнэ үү? Fuck it бистэ. Би ус илүү шингэнийг шууд шалгаж чадна. Яг тиймэрхүү байдлаар юмнуудыг шалгах болцоотой, юмнуудыг бодох болцоотой. За ингээл болон байна. Ийбэл байх ёстой биш гэсэн харьцуулсан үнэлгээгээр нь явахыг нь TE гэж байгаа маа. За тэгвэл тэрнээс бас тусгаарлаад бусад түүний тогтсон бодол үзэл хязгаар хэрэгцээ гэж бичсэн. Одоо тэр нь юу гэсэн үг юм? Тэр нь юу юм? Энэ хүмүүс чи ийм бодолтой байдаг, тэр хүмүүс чи ийм бодолтой байдаг. Тэгэхээр энэ хоёрыг би харьцуулж бодно. Тэд байдаг хүмүүс нь ингэж харж байгаа, энэ хүмүүс нь ингэж харж байгаа. Юунаас нь яаж ингэж явж байгааг бид нарыг харьцуулж чадна. Би ойлгож чинь, би энэ хүмүүсийг бодож чинь, би энэ хүмүүсийг ингэ тунгааж чинь гэд яг харьцуулах болцоотой бүх юмнуудын бүгднийг TE-гийн ажиллахад гол процессуудын нэг гэсэн үг байхгүй. За дараа нь тэгвэл TE-г яаж ялгах юм бэ? Oh my god, наад чи бүр амар амархан зөө. Зүгээр л яагаад яг ямар байдлаар догкл одоо бэ гэвэл энийг болонгод би эндээс ингэж харсан, тэдээс тэгэж олсон. Энэ болонгод ингэж харьцуулаад үзэх юм бол энэ нийлүү үнэ. Наад чи энэ ийм болохоор те ингээ энэ фактууд дээр ингэж үнэлсэн болохоор яг ингэж шалгаад тиймэрхүү юмнуудыг ингээ ашигласан болохоор ийм байд юм ба. TE. So easy. За тэгвэл дараа нь ямар зорилгоор бодож байгаа? Зүгээр ингээл нэг ингээд нэг зүгээр бодмар сараа бодчих биш. TE-гийн зорилго нь үргэлж ямар нэгэн objective зүйлийн төлөө, ямар нэгэн societal зүйлийн төлөө, ямар нэгэн goalтой байх буюу тэ одоо би болонгууд ингээд нийгмийн байдал болоо тиймэрхүү юмнуудыг ингэж бодож байна. Тэгээ тэрэнд нь болонгууд ингэж би өөрөө оролцсон гэж үзэж байна. Оролцсон гэж үзэж байна гэж эхлэх үе жайлэрт practical болоод эхэллээ шүү дээ. Ойлгомжтой болоод эхэлж байгаа юм. Зүгээр бодохын төлөө бодоогүй. That's TE. За. Дараа нь TE behavior-ууд. За илүү болонгууд буцаж ирэн заяа. Яг энэ хэсгийг болонгууд одоо жоохон байж байгаа тайлбарж өгье. Эхлээд TI болонгууд шууд явчих. За, TI. За, TI. Юу вэ? It's more. Бүрий химпэр энэ бас юу вэ тэ? Энэ пэйжтэй энэ пэйж энэ бүр пэйжтэй багтахгүй доош дахиад байгаа.
За тэгсэн чи ингээ яг үнэндээ тэр хадгалж бат айдлаа амар аврах уу. Яг зүгээр харах юм бол багаар аврах. Зүгээр л тэр хүн юм болгоныг тэ ингээ шалгаад за юм болгоныг л логикл байдлаар нь structure хийгээд за эхнээсээ ингэж явна. Дунд хэсэг дээр ийм байна. Дунд төгсгөлдөө ингэж байгаа юм. За эхэндээ болонгууд хүмүүс болонгуудаа ингээ бөөнөрөө нийлж биелээдээ ингээ хавдарч одруугуудаа ивэр хүзүүл хийсэн. Тэгвэл дараа нь тиймэр хүзүүл хийсэн. Тэгэхээр яагаад тэгж хийсэн бэ гэдэг нь ийм шалтгаантай малтгаантай байна гэд жижиг деталь болгоныг нь логикоор нь холбоод жижиг деталь болгоныг нь яг баталгаатай болгоод яг ингээд энээс илүү арга байхгүй гэдэг дээр тулгаж жагаад тэгэнгүүтээ яг logical structure ингээ үүсгэж байна гэдэг чинь өөрөө TI-ийн гол тэр ажиллаж байгаа системүүдийн нэг нөхгүй. Бүх хэмжүүр, бүх факт, бүх бусдаас ингээ гаднаас орж ирж байгаа бүх зүйлүүд зүгээр л тэр хүнийтэй ингээ дотроо бодох бодлынх нь тэр structure-ыг нь ингээ илүү бүрэн болгох, илүү баталгаатай болгох хэсэг. За тэгвэл одоо цаашаа бодъё л доо. Яг яаж зүв байгаатай ингээ юм эдрийг нь яг яаж явж байгаа юм бэ те ингээ яг яаж батлах ингээгүүд тэр хүний өөрийнх нь objective logic нь орж ирнэ. Өөрийнх нь subjective logic. За яаж subjective logic нь орж ирдэг вэ гэсэн чинь би юуг зөв гэж бодож байгаа вэ? Юу нь илүү ингээ make sense хийж байгаа вэ? Миний бусад мэддэг болон миний бусад хардаг бүх юмнуудтай хэрхэн нийлэх вэ? Гэдэгтэй л холбоотой. Бүгднийг тэгж бодож байна л гэсэн. Тэднийг бүгднийг нийлүүлж за яг ийм л байд юм байна гэдэг conclusion-д хүрэх нь өөрөө TI явахгүй. Тэгвэл нь яаж ялгах юм? Яг адилхан аргаар. Ямар татууддаг вэ? За ямар аргаар logical байгаа вэ гэдэг чинь би энийг нь ингэж бодоо, тэрийг нь ингэж хараад тэгэд EBB байдлаар ингэж чи make sense хийж байгаа маа. Тэгээд өмнөөс нь окей наад чи make sense хийхгүй байна гэж хутаад Анааттай байна. Яг хаана чи алдаа хараад байгаа гүлэг би чи. Ойлгож байна. Яг тэгэж орж ирж байгаа гэдэг чи TI байхгүй. Яг бол тэр хүний нүдэнтэй зөвхөн ийм байдлаар энэ төгс ингээд яг логикл болцсон байна. Энээс илүү юм байхгүй. Хэрвээ илүү байвал хэл тэгээ би өөрчлөё. Тэ? Ерөөсөө яагаад идэр гэдэг тийм гадны зүйл дээр огт тогтоогүй. Зүгээр л тэр хүний өөрийнх нь зөвхөн бодол дээр л тогтож байгаа байхгүй. Зөвхөн өөрийнх нь логик дээр нь тогтож байгаа. Тэгвэл бас за ямар зорилгоор бодож байгаа гэсэн чи тэ за тэгвэл ямар зорилгоор та эрийг бодсон бэ гэсэн чи би үнэн зөвийг олмоор байна. TI-ийн гол зорилготой нэг нь би үнэн зөвийг олмоор байна. Би яг яаж баталгаатай байхыг олмоор би яг яаж ажилтгийг олмоор би яг энийг задламаар байна. That's TI. Яг юмнуудынх нь логик холбоог нь хараад худлыг нь олохын тулд байхгүй. That's it. За. Одоо тэгэнгүүт ингээ TI-ийн behavior болон паттернууд заяа. За. Тэгвэл одоо буцаад ирээ. За TI-ийн behaviors болон паттерн. За бүх TI type-ууд болонгууд адилхан төстэй паттерн ашигланаа. За хамгийн түрүүд process orientation гэдэг хэсэг байгаа. За энэ. Process orientation гэдэг нь юу юм бэ? За TI үнэнг бас хайдаг. Ямар ч thinking type байсан бүгдээ үнэнг хайна. Тэгээ TI-гийн үнэнхтэй хайх нь гол priority биш. За яагаад гол priority биш вэ гэнгүүт яг одоо энэ process orientation гэдэг хэсгээр орж ирж байгаа. Тэдний хувьд хамгийн чухал, хамгийн бодох ёстой юм нь болонгууд юу вэ гэхээр хурд хэр ашигтай байдал, хэр юмнуудыгаа болох болцоотой байгаа. Тэгвэл ингээ юмнуудтай ингээ дундаа яг make sense хийж гинөө, хангалттай make sense хийж гинөө. Чиний хувьд make sense хийж гинөө гэдэг нь чухал биш. Хангалттай юу? Яг юу хийж яхад чинь хангалттай юу? Юмнууд нь ойлгомжтой юу? Тэ? Би одоо энэ теориг ингээ бүрдүүлчлээ. Одоо би энийг хүн болгон л тэгнэ. Миний үзэх хүмүүстэй ингээ одоо бөөнөрөө англи хэлтэй байхад тэ би монгол хэлээр одоо хүргэж болохгүй юм байна. Тэгэхээр би англи хэл рүү бас хөрвүүлэх хэрэгтэй байна. Гэ логикоор холбох чинь болонгод бас орчиж байгаа байхгүй. Process orientation гэдэг нь ерөөсөө л тэр. Юм болгоныг холбоо, юм болгоныг бодоод тэгвэл яг үнэн зөв болон яаж энэ юмнуудыг ингээд доктортой тэнцвэртэй байлгах вэ? Яаж юмнуудыг objectively хамгийн зөв үйлдэл болгох вэ? Яг энэ тохиолдолд. Миний хувьд хамгийн objective зөв гэдэг нь ерөөсөө хаваагүй. Яг энэ тохиолдолд хамгийн зөв нь юу вэ?
Тэр чинь process orientation гэдэг. За тэгэнгүүтээ дараа нь. За bluntness and argumentation. Аагүй боли ингэж явъя те. За economics, business, law. За энэ болонгууд ерөөсөө тэ ингээд юмнуудыг хэрхэн мөнгө болонтой ингээд хууль дүрм гэдэг дээр хэрхэн objectify хийх вэ? Ер нь бол яг шударгаар хэлэхэд бол social science. Яаж social science-ыг objectify хийх вэ? Одоо тэгэнгүүт баахан statistic, data, graphic тэгвэл судалгаа эдэр гэдэг юмрууд амар их нэмэгдсэн. Хаасаа яг явдаг болсон. Тэд нар ямар төрлийн ингээд mindset-ийг ашиглаж тэр нь ингээд яваад байгаа вэ гэсэн чинь надад бүгдээрээ TE байхгүй юу? Зүгээр л бүгднийг that's shit. Ингээд яг бүгд ингээд EV болохоор ийм олон хүмүүс ингэжтэй ингээд нийлж байгаа болохоор энэ нь илүү зөвөө, энэ нь илүү үнэ. Ийм хүмүүс ийм бодолтой байна, тийм хүмүүс иймэрхүү бодолтой байна, энэ хүмүүс нь ингэж харж байна. Тэгээ яг шууд structure байдлаар нь тэгмүүдээ хуйлаа болонгуудаа хүн болгонд хэрхэн тааламжтай байлгах вэ? Хүн болгонд яаж юмнуудыг нь олох вэ? Үнэн зүг гэхээс илүүгээр яаж энэ асуудлуудыг шийдэх вэ? Гэхдээ анхаарч ирээ гэдэг чинь өөрөө TE-гийн тэр economics болон тэр business болон тэр хуулийн өмнө хариуцдаг, боддог арга нь гэсэн үг. Юм болгоныг economic болон тэр хуулийн талаас нь юмнуудыг харж чадна. Аль нь илүү шудраг вэ? Аль нь илүү зөв бэ? Аль үннийх нь зөв биш. Яаж энийг илүү сайн зохицуулах вэ гэдэгтээ анхаардаг байхгүй юу? За, дараагийнх нь challenge and consistency. TE-ийн challenge-д маш дуртай. Яагаад challenge-д дуртай вэ гэхээр тэдний challenge-д орох тусам тэд нар challenging юм хийх тусам тэдний үнэн болон өөрсдийнх нь structure болон хувь хүнийх нь хөгжил нь нэмэгдэнэ. Тэгээ ашиг өөртөө challenge хийж явахгүй. Би ийм зохицуулт ийм юмнууд болгоцсон. Өмнөөс чи хинээгээ сөрөг force орж ирж байгаа. Тэгээ тэр сөрөг force нь орж ирэнгүүтээ тэр нүдтэйгээ шууд хэрэлдэж эхэлж байгаа. Тэгээ тэр хэрэлдээний дундуур болонгоо чи ямар төгсөл гарч ирсэн бэ гэсэн чи илүү юмнуудыгаа байр сайранд нь оруулсан. Чи илүү юмнуудыг ингээд яг тодорхой болгосон. Чи илүүтэй ингээд за энэ нь энд байх хэрэгтэй байна. Энэ тэрэнд энд байх хэрэгтэй байна. Энэ нь ийм ашигтай байсан юм байна. Энэ нь ийм байдлаар явсан байна. Туршлага. Наад чи TE байхгүй. TE-гийн challenge болон consistency гэдэг хэсэг нь ерөөсөө тэр. Ямар үедээ би burn out хийж байна? Ямар үедээ би ингээд асуудлууд болоод байна? За байж би энэ яг лимитүүд нь надад юунууд үлээ? Limit testing Яа, хараад. За, тэр чи болгоо TE гэдэг байгаа. За, дараагийнх нь management and leadership. За, энэ бол ер нь нэг ойлгоход хэцүү биш. TE-ийн саяны нөгөө факт болон тиймэрхүү юмнуудыг бүгдэн дээр нь хийж байгаа гол шалтгаан нь болонгод цаадах хүмүүс болон нөхцөл байдал болон юмнуудыг бүгднийг нь аль болох зөвөр шийдэх болон өөрийнхөө гол болон юмнуудаа бүгднийг нь аль болох ашигтайгаар байлгах дээр анхаардаг болохоор менежмент болон лидершипийн рол ер нь өөрт нь нэлээд таардаг. Тэгээ тэр нь таарж байгаа шалтгаан нь юу гэхээр өөрөө болонгууд те юмнуудыг хүн болгонд ингээд байдалтаар байлгаад тэр хүн ингээ юм хүсэж байгаа бол би тэр хүний хүсэж байгаа юмыг нь дахиж илүү тааруулж өгч болох юм байна. Юмнуудыг менежмент хийх надад чадвар байгаа юм байна гэдэг зөвсөлгөөгөөрөө. Тэгвэл тэрийг инстинкттэй хүн болгон өөрсдийн гэсэн хүсэлтэй, хүн болгон өөрсдийн гэсэн нөгөө ингээ яг өөрсдийн гэсэн философитой би тэрийг нь зохицуулж чадах юм байна л гэдэг дээр тоглож байна гэсэн үг байхгүй. Яг хэн нь имзэглээд байгаа, хэн нь өвдөд байгаа, хэн дэр хэцүү байгаад байгаа, хэнд нь ажил хэцүү байгаад байгаа те бүгдийг зохицуулна. Бүгдийг нь аргална. Management leadership гэдэг нь болонгод ерөөсө тэр хэсгийг нь хэлж байгаа. Яг бол TE-ийн нүднээс болонгод бүгд илт харагдчихдаг байхгүй. Яг яагаад юмнууд нь болохгүй вэ? Яагаад юмнууд нь болохгүй вэ? Яг бол тэр хүмүүс чинь те өөрсдийнхөө үндсэн тиймэрхүүтэй ингээд зөв буруу гэсэн тиймэрхүү structure дээр тогтохгүй байгаа болохоор ямар ч тохиолдолд flexible байх өндөр чадвартай байна гэсэн үг юм. За. Bluntness and argumentation. Энэ болонгод хүмүүс ер нь TE-ийн баг дуртай дуусан чанаруудын нэг нь. Тийм болохоор жоохон цагаан дотроо орцсон байгаа. За тэр нь яасан бэ гэсэн чинь хинээч өмнөөс хараад ямар ч тохиолдолд хуц гэж хэлэх чадвар үүд юм аа. За тэр нь яагаад хуц гэж хэлэх чадвар вэ гэсэн чинь ерөөсөө ашиггүй байраа гэдэг арга барилаас орж ирээгүүтээ
Энийг илүү дээр ингэж явуулах ёстой. Тэрийг ингэж илүү юмнуудах ёстой. Practical байдал дээр ингэж буух ёстой гэдэг байдлаараа орж ирэнгүүтээ илүү дээр байвал fuck all гэж хэлдэг гэсэн үг. Миний арга илүү дээрээ гэдэг. Бач энэ дуу юу нээр юу вэ нөө те? Амар distracting байна. Одоо зөөлчд яриа гайг болчихлоо те. Окей. За тэгэнгүүт яг тийм ингээ хүмүүсийн өмнөөс хэрэлдэх болон тэр нөгөө конфликт дээр болонгоо тэр нөгөө бас адилхан компетитив хэсэг бас хамт орж ирнэ гэсэн үг. Юунуудыг ингээл хараад за ингэж ялгах юм бай. За тэгж явах юм бай. Ингэж өөрчлөх юм бай. Тэгээд нэг наадах чинь нэг иймэрхүү юм байна да. Наадах чинь ингэж өөрчлөе дөө. Гэсэн тиймэрхүү нөгөө нэг яг confrontation гэдэг хэсгээс ер нь бол нэх амар мөрдгүү гэсэн үг юм. Тэрийг нь болгоо зүгээр plant science argumentation гэж хэлээд байгаа. За science, technology, engineering гэдэг mathematics. За энэ болонгууд ерөөсөө зүгээр яг газар дээрээ бууж байгаа, яг газар дээрээ ингээд нөгөө нэг баталгаатай орж ирж байгаа, шууд туршилтуудыг нь хийгээ явцсан тиймэрхүү төрлийн practical төрлийн science-д маш дуртай. Яг тэгвэл тэрийг нь шалгацсан. Бодит байдал дээр тулцсан. Өөрийнхөө хувь хүнийх нь ямар нэг bias болон тиймэрхүү objective юмуд нь орж ирээгүй гэдэг үндсээр. Нэлээд дуртай. Тэгээд тэр нь болонгууд ингээ яг яаж ингэж ажиллаж байгаа вэ? Яаж юмнуудыг болгож байгаа гэдэг нь ерөөсөө тэр хүний өөрийнх нь practical байдлын ялгаа гэсэн үг. За энэ нь илүү үний юм байна. Энийг нь болонгууд бид нар илүү шалгацсан байна. Яг ингээд өөр туршилтын үндсэнд юмнууд нь болонгууд ингэж орж ирж штэ. Ингээд хариу гарчиж штэ. Наадах чи илүү зөв штэ. Хариу ий байгаа юм чи наадах чи яаж зөв байх юм бэ гэдэг ч юм уу те. Тэгж нөгөө нь ингээд яг ярих ерөөсө бүрэн болцоотой болохоор science, technology, engineering, mathematics гэдэг энэ дөрвөн филд дээр маш дуртай байдаг. За одоо dark side харах хэсэг. За steamrolling. За steamrolling гэдэг нь юу вэ? Steamrolling нь ер нь бол уртлынхаа хийх юмдаа хитийг анхаарснаас болоод бусад хүмүүсийн юмнуудыг игнор хийх, өөрийнхөө эрүүл мэндэд abandon хийх, хүмүүст яаж нөлөөлөх болон нөхцөл байдалд яаж очих вэ гэдгийг нь анхаарахгүй байх, игнор хийх. Objectively хамгийн зөв зүйл гэсэн байдлаар явж байгаа ч гэсэн subjective байдлаар юмнууд нь хэрхэн өөрчлөгдөж өөр хүмүүст хэрхэн туулах болохыг нь анзаарахгүйгээр шууд force хийх ч юм уу. Тэдрийг бүгдийг steamrolling гэж байгаа. За тэгэнгүүтээ мэдээж нөгөө бусдууд нь болгоо бас адилхан reverse байдлаар ажиллана. Process orientation байна гэдэг чинь бас тэг goal orientation бас хамжилт байгаа гэсэн үг. Нөхцөл байдал бол юмнуудад тааруулахын тулд зорилго магадлал өндөртэй гэсэн үг. За economic болон бизнес гэдэг тал дээр нь болонгоо юмнуудыг ингэж харж байгаа гэдэг байдлаасаа бас адилхан тиймэрхүү юмнуудыг зохицуулж чадаагүй хүмүүсийг болон бас тодорхой хэмжээнд игнор хийх магадaltaй. Хүмүүсийг тэрэг мэнийг гэж ангилах бас магадaltaй. Ангиллын нөгөө нэг системээс болоод үнэн болон юмнуудыг ингэ хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг дэлгүүлүү гэж бас харж болно. Яг бол хувь хүний нөгөө bias болон юмнууд нь fact based дээр баригдлахгүй юу гэдгээр хамаагүй чухал болчихдог болохоор. Тэрхүү асуулт басуулууд бас нэлээх байна. За тэргээс нь цаашаа нэг хүнзгий ороод яах вэ? За. TI. За, search for universal axioms. Яа, бистэ юу гэсэн үг юм бэ? За, тэр нь болонгууд ерөөсөө ертөнцийн үннийг олно гэсэн үг. TI-ийн гол зорилгоудынх нь нэг нь болонгууд өөрийгөө ертөнцийн үннийг олох болон ямар нэгэн зүйлүүдийн тэг үнэн мөр учрыг олох яг нөгөө нэг absolute truth-ийг хайх чадвартай бас зорилготой гэж боддог. Тэгээд тэрэн дээрээ бас нөгөө нэг юм болгоныг тэг ингээ байнгын анализ хийж яг үнэхээр үнэн байна уугүй юу гэдгийг нь өөрийнхөө нөгөө нэг дотроо цуглуулсан үнэнгийн structure-аар бүгдийг нь ангилж хардаг. Нэг удаагийнх биш, олон удаагийнх биш, бүхэл амьдралынхаа турш гэсэн үг.
Нөгөө нэг архивчуудын түүхэн дээр нөгөө Philosopher's Stone гэж байдаг шүү дээ. Тэрийг хайдагтай ялгаагүй гэсэн үг байхгүй. За дараа нь reductionism. Агуу бэж доошоо явж байгаа шүү дээ. За castle construction. За castle construction гэдэг нь юу вэ? Яг саяны нөгөө нь ингээд бүх амьдралынхаа турш цуглуулдаг юмнуудаа бүгднийг ингээд энэ нь ийм үнэн, тэр нь тийм болохоор ийм болохоор эдэргээд дараал яваад байдаг хгүй. За тэгэнгүүт нь тэрийг хэлж байгаа. Ер нь бол яг тэр нөгөө цуглуулсан өөрсдийнх нь structure-ыг нь болгоод castle construction буюу өөрсдийнхөө нөгөө нэг юм эдрийг барьдаг гэж хэлж байгаа. Тэгээд тэрийг нь болгонгууд нөгөө нэг нэлээд алдаатай philosopher René Descartes болгонгууд хэлж ирсэн. I think therefore I am. So thinking is everything I have. If thinking is everything I have, then everything I think must be me. гэдэг тиймэрхүү байдлаар явж байгаа гэсэн үг юм. Тиймэрхүү ингээл яг задлахаанаас нь яваал. За биний бодол бол бүгд би тэгэхээр бодол болгон маань зүв байх хэвээр, бодол болгон маань юм байх хэвээр. Тэгэхээр бол би өөрөө зүв болно. Миний үйлдэл болон хийж байгаа зүйлс болгон бүгдээр нэгэн доор ингэж орчих ёстой. Би хувь хүнийхээ хөгжүүлэлт гэдэг нь миний бодлын хөгжүүлэлт юм байна. Шинэ олж мэдсэн сурсан юм болгоныгоо ашиглан өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь castle construction гэж байгаа. Яа хайраад бүр амар болчихжээ. За дараа нь perfectionism. За perfectionism. За яах вэ? Яаж perfectionism хийх вэ? Purity. Нэг бодол бол би бол бодол гэдэгтэйгээ цаашаа нөгөө develop хийгээд тэгэнгүүтээ тэр нь болгонгоо цаашаа яаж явах вэ гэсэн чинь ямар нэг алдаа дутагдал бол ямар нэг өөр байгаа зүйлүүдийг бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй гэсэн. Бүх хүний нөгөө нэг тэрхүү ингээд feeling based бол юмнууд ингээд орж ирдэг штэ. Мэдрэмжээс хамаарч. Тэднийг бүгднийг ignore хийж тэднийг бүгднийг log та болгоод abandon хийж өөрийгөө цэвэршүүлнэ. Зөвхөн үнний төлөө амьдран, зөвхөн үнний төлөө ярина, зөвхөн үнний төлөө зүтгэн гэдэг нь болгоо TI-ийн өөр тодорхой хэмжээний логик гэсэн. TI одоо жишээ нь хамгийн дээр байдаг те TI dominant эсвэл TI aux төрлийн type-уд болоо бүгдээрээ бас адилхан эндээ харьяалагдана. Тэгэд өөрсдийнхөө FI нь болонгууд хамт заавал муу байх шаардлагатай болонгууд энэ тэр хоёрын structure-ийн болон philosophy зөрүү гарч иж байгаа. Тэнгүүтээ нүүн ингээ яг дунд нь байх буюу те ингээ neutrality гэдэг хэсэг байгаа штэ. Тэрийг шууд байхгүй болгоно гэсэн үг. Neutral байж болохгүй. Тэнгүүтээ нөгөө нэг ингээ ямар нэгэн тиймэрхүү нөгөө нэг clarity дээр бас байж болохгүй. Хүнд ойлгомжтой байхаас илүү өөрийгөө зөв байлгахаар хамаагүй чухал. Өөрийгөө өрн байлгахаар хамаагүй чухал. Тэгвэл тэр нь өөр амар paradoxical бас тийм ингээ нэг hypothetical асуудал бол явцдаг. Гэтэ яах вэ? Гэтэ яг үүндээ өөрсдийнхөө байна гэсэн үг байна. Автентик байдал дээр илүү анхаарангуудаа тэр хэсгүүдийг нь болонгууд нөгөө бусадтай харьцах гэдэг хэсгээ хайдаг болохоор TI өндөр байх тусам AP бас тодорхой хэмжээ багасаа явчихдаг. За дараа stubborn alignment to framework. За энэ болонгууд ерөөсөө зүгээр л балиар rebel гэж байгаа. Хүний үг авдаггүй л гэж. Ер нь бол. Тэгээд жаах хүүхэдтэй харьцаж үзсэн үү? Тэгээ жаах хүүхэдтэй ингээл зарим жаах хүүхэдтэй за ойлголоо. За тийм байт юм уу гэдэг штеп. Тэгээ зарим хүүхэд болгоо те. Батал даатхаа. Яагаад тийм байт? Би ойлгохгүй яаж ажиллаж байгаа. Гэдэг үрээсээ гачид загаргаад идэг штеп. Тэр чи бохгүй. Тэр хэсэг чи гэсэн. Хэрэг өөртөө тэр ойлгомжгүй байвал өөртөө тэр ямар ч хэсгэнтэй аль нэг хэсэг нь л зохихгүй байвал буруу. Тэр хэсгээ зохицуулах ёстой гэж үздэг. Яг нэг өөртөөсөө demand хийдэг тэр purity-г бусад газруудаас demand хийдэг. Энэ систем чи ингээд ийм талаас ашигтай байна. Тэгвэл тэр системүүдийг ийм талаас ашиггүй энэ ашиггүй хэсгүүдийг засах ёстой. Тэгвэл нөгөө нэг ингээд framework болон тиймэрхүү нөхцөл байдал эдэрт нөгөө нэг өөрсдийнхөө тэр дотоод нөгөө нэг зөв гэсэн характертай оруулахын тулд ямар ч тохиолдолд ямар ч байдлын юмнууд орж ирсээр rebel байдаг. Өөрөө хамгийн дээр гарсан ч гэсэн өөртөө rebel байдаг. Тэгэхээр ямар нэгэн framework-д ерөөсөө харьяалагдаж чаддаггүй. Асуудал дандаа хайж явдаг гэсэн үг. Жохо өлөв. За. Дараа. За одоо reductionism гэдэг рүү очие. За reductionism гэдэг нь юу вэ? За тэгэнгүүт
редакшнизм гэдэг нь болонгууд хорвоо ертөнц маш комплекс. Ерөөсөө ингээд төвхтэй. Дээрээсээ доошоо ерөөсөө юм ч ойлгомжгүй, дээрээсээ доошоо юу ч ингээ анзаарахгүй. Тийм болохоор юм болгоныг нь өөр дөрөө буулгаж, юм болгоныг make sense хийж комплекс асуудлуудыг simple болгож, simple асуудлуудыг комплекс болгонгуудаа дахиж simple болгох гэдэг байдлаар юм болгоодуудыг нь заавал задарч харж ойлгох ёстой гэж үздэг. За iyi байд юм бэ гэж хизэж хүлээж авдаг гэсэн үг. Тэгвэл одоо жишээ нь ингээ одоо нэг 10 жилдээ байлаа гэж бодоход тэд нар болгоод одоо юу гэж бодох вэ гэхээр би сургуулийн номноос уншсан болон тэг ингээд өөрийнхөө амьдралаас харсан. Тэгвэл эргэн тойрноос харсан марсан. Тэгвэл босод хүмүүсийн амнаас хэлсэн үг мөнгөний хооронд яг зөрөө нь юу юм? Яг ялгаа нь юу юм? Тэд нар яг юу нь өөр юм? Коллеж диплом эдэр гэдэг тиймэрхүү дигринүүд нь яг юуг хэлдэг? Яг яагаад авдیں۔ Би тиймэрхүү байдлуудаас нь дандаа боддог гэсэн үг. Тэгвэл тэрийг ингэж задлж комплекс болон болгоод тэгвэл тэрийг дахиж simplify хий. За бүр ингэ туслан задлалчлаа. Жижиг хэсэг болтон задлж байгаа да. Одоо make sense хийлээ. Ийм болохоор юм байна. Тийм болохоор юм байна гэх дахиад жижигрүүлдэг гэсэн үг. Тэрийг reduction хийх гэж байгаа байхгүй. За дараа нь ontology linguistics. За ontology linguistics гэдэг нь болонгууд одоо энэ TI-уудын хооронд болгонтэй ингэ сервер дотор ингээд яг TI нөхдүүд ингэ хэрүүл хийх үед хамгийн их анзаардаг юм болгоо энэ үг нь ийм утгатай байдэн шүү гэдэг юм амар их орж ирдэг. Чи наад утгаа буруу ашиглаад байна. Чи наад хэсгийг ингэ зөв буруу ашиглаад байна. гэдэг тийм юмнууд амар их орж ирдэг. Үгүй ээ, dictionary дээр ингэж хэлсэн байгаа те би наадаа чи ингэж хэлсэн байгаа. Олон хүмүүс ашигладаг болохоор ингэж байгаа. Наад үг чи ийм байх ёстой. Чи наад үгээр буруу ашиглаад байна. Тайлсаас гэж байна. Наадах чи тэр онтологи болон лингвистикс гэхгүй. Яг бол тэр хүмүүсийн хувьд тэ ингээ юм болгоо ингээ зөв байх хэрэгтэй, юм болгоо тийм байх хэрэгтэй ч үг болгон тэр юмнууд нь бүгдээрээ ингээ яг тодорхой хэмжээгээр ингээ шударгаар ингээ байрлалцсан байх хэрэгтэй гэсэн. Structureтэй байх хэрэгтэй. Тийм болохоор онтологитой. Тэгээ бид ч онтологи орж ирж байгаа юм чи лингвистикс хамт орж ирнэ. За. Тэгээ бид ч нөгөө нэг философи болон тэг ингээ цаашаа ингээ юмнууд нь болгоод нэлээд задарна. Ямар ч тохиолдолд TI-тэй байгалаа гэхэд философиг бол заавал гүн судлах хэрэгтэй гэсэн үг. Яг бол философитой илүүтэй ингээ задлж юмнуудыг харж ийна гэдэг нь өөрөө бас явж байгаа гэсэн үг. За. Тэгээд ер нь энэ өгрүүд идрийтэй ингээ яг задлж мадлаад яг юмнуудын болонгууд энэ дэр болонгууд нэг гол ялгаа гарч ирж байгаа нь TI нөхдүүд болонгоотой ингэ нөгөө нэг timeless байдлыг хүсдэг. Одоо энэ үг нь ийм үед ингэж ашиглагдчихсэн. Одоо ингэж ашиглагдж байгаа. Удахгүй ингэж ашиглагдах болно гэдгийг жоохон дургу. Тийм нөгөө нэг жоохон докторгүй байдал дургу. Ийм үгээр нь ашиглаж байгаа бол ийм үгээр нь л байнгын байлгах ёстой гэсэн абсолют байдлаар юмнуудыг айлуулах, дараалуулах гэж оролддог. Тийм болохоор тэр нь бас жоохон төвхтэй. TI-ийн хувьд. TI бол тэрэн дээр юу яриад байгаа юм бэ? Олон хүмүүс ихтэй ашиглаж байгаа бол тэр чинь тэгэл зөв үг болчих юм байна үстэй. Үгүй. TI байхгүй латин гарлын ингээд яг ингээ ийм гаралтайгаар ийм үг бүг та тэр хэрүүлүүд яах вэ? Ер нь бол тиймэрхүү байдлаар гэсэн үг юм. За дараа emotional shut up. За emotional shut up гэдэг нь болгоо юу вэ гэсэн чинь нөө ингээд TI болонгууд нөгөө өөрсдөө purity эдэр болгох гэдэг уг сайн нөгөө нэг тодорхой хэмжээнд бас харагдсан шүү дээ. Өөрсдөө зөв байлгаад үнэн мөрний төрлөө очир гэдэг хэсгээсээ болоод өөрсдийнхөө emotional being буюу өөрсдийнхөө нөгөө нэг тийм мэдрэмж эдэр тиймэрхүү хэсгүүдээ игнорлсоор байгаад нөгөөх нь ер нь бол новш. Тэгээд мэдрэмж мэдрэхгүй байх талаас нь юмнуудыг болгож молгодог. Тэгээд жоохон тийм ингээд нэг жоохон сэтгцэн өвчтэй шиг болоод хэлдэг гэсэн үг. Жоохон роботорхуу ч юм уу. Тэгээд тэр мөрийгээ даван гараад тэ ингээд хүн байх гэдэг мэддэг концепт бол философоор ингээд юмнуудад девелоп хийгээд цаашаа өөртөө засан засахгүй болцсохгүй. Гэтэ ер нь бол ингээд зөв basic default-оор явдаг хэсэг нь болонгууд өөртөө тэгж нөгөө юм болгон logical байх ёстой
пилинг орж болохгүй. Пилинг ерөөсөө л муухай болгоно. Яг тэгвэл пилингийг бид нар ойлгохгүй зүйлүүд логик байх боломжгүй ч юм уу те. Тэгээд явчихдаг гэсэн үг юм. Тэгээд тэр нь өөрсдийг нь стрессүүлээд өөрсдийг хэцүү болгоо. Тэгээд депресстэй да мэдээж. Common pattern. Yes. За тэгвэл дараа нь hyper focus on imperfections. Мангар их яаплалт. Амар их яаплалт. Тэгвэл өөрийнхөө ингээ self criticism хийлт. Амар их. За энэ нь юм байна. За тэр нь тийм байна. Надад чи тийм асуудалтай байна шүү дээ. Тэр чи тийм асуудалтай байна шүү дээ. Тэр чи бас ийм асуудалтай байна шүү дээ. Надад чи ингэж шүү дээ. Тэрийг ингээд засчихаа. Тэрийг нэгчгээ. Надад бол чи жижиг зүйл шүү дээ. Том зүйлүүд дээр илүү анхааря. Үгүй тэрийг засах хэрэгтэй байхгүй. Яг тэр санаж байна. Яг тиймэрхүү юм амар тийм яг тийм хүмүүс харагдаж байгаад надад чи тий аяхгүй. Гол юмд анхаарна гэдэг байдал байхгүй. Тэдний хувьд гол юм нь юу вэ гэнгүүт perfectionтэй гол юм. Энийг бол би амар immature үйлдэл гэж боддог. Тэгээ одоо яа их вэ? Цаанаас нь орж ирж нөө нэг тийм юмнуудын нэг гэсэн үг. За дараа нь тэгвэл бас мэдээж everything is бас эсрэгээр бас үнэ. Одоо шинэ universal axiom-тэй ингээд яг байнга хайдаг гэдэг нь болонгүй жирийнтэй ингээд universal axiom бидэртэй холбогдлохгүйгээр өдөр тутмын жирийн юмнуудыг ерөөс игнорддог. Хайчих гад байдаг. Радуулчд яг жохот биш ээ. Би ингээ хорвогийн өрөм мөннийг олох гээд байгаа гэл. Юу салаараад байгаа бэ та. Байрны төлбөрөө төлөлтөө. Тийм өрхөдөг гэсэн. Одоо шинэ Castle Metal тиймэрхүү юм өдрөө ингээ яг тасалтай ингээ яг ингээ дотроо ингээ амар тэ ингээ юм болгоол байжсэн ч тэ. Хажуудлаас нь тэ өөр шинэ факт гэдэг гараад. Яаглаар юм шинэ факт гарч ирдэ чи ингээ буруу даадах чи бүгдээрээ та гэх. Тэ тиймэрхүү юм бөөнөр орж ирнэ гэсэн. Өөрийнхөө нөгөө нэгтэй ингээ нэг бодолдоо хитэх үнэж байдгаас болоод амар stubborn. Ерөөсө балер зүрүүд. Юу үнэн зөв гэдгийг болонгууд ерөөсө бас хүлээж авч чадахгүй тэ ингээ байж та би наадах чи ингэж бодод үгүй байж гэдэг. Өөртөө ер нь бол тийм arrogant байдал амар их гарч ирдэг. Arrogant гэхээс илүү баг тодорхой хэмжээд low narcissistic зангууд. Яг бол тэдний үед үнэн гэдэг нь өөр хөөх. Тэгэл тэр үнэнг нь болонгууд чи тэгээд өөр гэлчингүү заадуулж. Өдөгчин цаан гаргаж минь уучлаарай. Яа наадах чи. За дараагийнх нь. За одоо бол шууд question and answer руугаа оръё заяа. За тэгвэл frequently asked questions буюу тэднийг нь хэлье. За сонсож чадсангүй дахиад ихнээс нь хэлээд өгөөч гэсэн бүх хүмүүстэй хэлье. Хуц. За net апгтай бодоо хоторч ирсэн хүмүүс болонгууд би PPT-г болонгууд шууд татаж авахаар оруулчихнаа. Тэгээ бусад хүмүүстэйгээ ярилцаад тэгээд дараа нь болонгууд ингээ яг энэ TI болон TE-тэй холбоотой ямар нэгэн асуудал байвал надтай хөвчлэн яриарай, асуугаарай. За тэгвэл дараа нь аль нь илүү вэ гэдэг бас асуулт нөхдөд байгаа. TI илүү юм уу, TE илүү юм уу гэж та. Gojo Satoru илүү шүү. Ерөөсөө TE-тэйгээ харьцуулах тиймэрхүү юм хийж байгаа бүх хүмүүст нь хэлье. Fuck off. Тэр Gojo чинь Goku барах юм уу? Амар л. Тиймэрхүү юм би оруулж ирэхгүй. Тиймэрхүү яг тэнийг юмнууд надад оруулж ирэх ямар ч туслалгаа. За, question-гүүд бол одоо механикэд асуугаарай. За. За, question байна. TI-н 4-тэй байдаг. Хүмүүсийн TI ер нь хэр хэмжээнд гайгүй ажиллах вэ? Очи үнэхээр TI гэж өөрийгөө бодож байгаа л тэ наадхайгаа илүү сайн өөрөө гүнзгий судлаа. TI болон тиймэрхүү юмнууд хэр хэмжээнд гэсэн байдлаар ажиллахгүй яаж ажилтдаг вэ гэдэг л асуултанд хариулагдаж болно. TI нь ингээд яг гадаад нэхэр хүмүүсийг амар аутистик гэж хэлээд байдаг. Тэр нь бас би бас энэ дээр ямар нэг юм байдаг уу? Тодорхой хэмжээнд адилхан доо. TI өндөртэй байгаа нь EP багтай гэсэн үг. Тодорхой хэмжээнд жоох төс байхын хувьд байгаа. Мэдээж аутизм гэдэг нь болгоод medical condition болохоор юмнуудыг энэ цаашаа ингээд яг аутизм гэдэг нь юу юм бэ гэдгийг анзаарангуудаа TI тэрнтэй адилхан дуу юм байна да. Гэтэ яг яагаад өөр гэдэг вэ гэдгийг ойлгож болно. Тэрнээс ш TI бол аутизм хоёрыг нэг хаймар тэгж тусгаалan бодох шаардлага байхгүй. Яг бол тэр зарим третийн үед үнэхээр адилхан. TI ч гэсэн тодорхой хэмжээнд амар олон третүүд нь аутистик байдалтай гэдэг хэвээр. Чи зүгээр аутизм юу вэ гэдгийг унших хэрэгтэй гэсэн. Тэр асуултууд байх гэдэг. Тиймэрхүү би ерөөсөө энэ зөвшөөрөхгүй шүү.
сая хуучар гэж хэлсэн. Мира юусэн те. За, server bit. За, асуух хэрэгтэй алдлаа. За, өөр асуулт юм байна уу? T-тэй холбоотой эсвэл TI-тэй холбоотой ямар ч асуултууд байж болно. T болон TI хоёрын ингээд яг одоо intersect хийдэг хэсгүүд нь юу гэдэг вэ? Хоёулаа бодолдог. Хоёулаа logical. Хоёулаа үнэн зөв дээр хамаагүй чухал ач холбогдол өгдөг. Юу үнэн бэ гэдэг нь амар чухал. Logical байгаа юугүй юу гэдэг нь амар чухал. Тэд нар хамгийн чухал. Feeling ер нь игнорлдог. Эдгээр type-ууд ер нь яг өөрсдийнхөө bias-аас гарахтаа яг bias гэдэг анзаарсан байх болно. Тэд нар өөрсдөө bias-ыг ер нь үзий яддаг. Аль type нь хоёулаа bias-гүй байх дээр маш өндөр анхаардаг. Bias-тэй байх нь өөртөө тэдний нөгөө нэг logical байх гэдэг хэсгийг зөрчиж байгаа гэсэн үг. TI usage хоёулаа bias-тэй ер нь байхгүй. Мэдээж нөгөө нэг human existence гэдэг байдлаараа bias-тай баригдана. Bias-тай мэдээж орно. Гэхдээ bias-тай ер нь бол дэмждэг. Bias-тай дэмжих дурггүй. Өөр асуулт байна уу? Feeling type-ууд бол bias-тай байхтай ер нь жоохон дуртай. Гэтэ илүү emotional intelligent болоод гэнгүүт өөрийнхөө bias-ыг ядгангуудаа юмнуудыг нь янзлаад хичдэг болохоор би өөрөөсөө энийг type-тай холбоотой гэж бодохгүй. Bias-аа ядгаж чадахгүй байгаа хүмүүс нь бол бас адилхан TI одоо T-ийн хооронд immature гэж үзэж байна. Гэтэ overall ер нь бол чи ингээ bias-тай өчтэй гингүүтэнтэй тэрэн дээр нь offend авах нь ер нь TI T-ийн гэсэн үг. AUX TI одоо TI in action. За AUX дээр байгаа нь болонгууд ер нь жоохон хослоо ажиллаж байгаа гэдэг. Ер нь гэхдээ overly logical байх нь TI downward болоо T downward-оос илүү TI AUX одоо T AUX-ээр илүү байдаг гэж би боддог. Тэр дөхтүүд илүү overly logical болчих гээд байдаг. Тэр одоо жишээр INTG, ENTP, ESTP юу лээ? Тэ ESTP тэгвэл ISTG гэсэн энэ дөрвөн type байгаа шүү дээ. За энэ дөрвөн type дөрвөлээ болонгууд амар өндөр байдлаар нөгөө юунд анхаардаг гэж би боддتي. Юу үнэн бэ? Яаж явах вэ? Яаж өмнөдийг нь ядгах вэ? Хэрхэн тэ яг order structure болон системнүүд ямар байх ёстой вэ гэдэг дээр нь хамаагүй өндөр анхаардаг гэж боддتي. Logical байна уугүй юу гэдэг дээр нь. Өөртөө таадагж байгаа үгэнд ер нь энэ дөрвөн type-д ерөөсө хамаардын шиг харагддаггүй надад л. Гэхдээ бид immature байх юм бол тэг хэцүүлтэй. Хувийнх нь өөрийнхөө персонал development-уудад нэлээд хамаарна. Өөр асуултаа үзвэл асуугаарай. Яа философи. Юу шүү? Ти бас амар өндөр философи шүү. Ялаагүй. Гэтэ TI бол T-ийн философи хооронд амар том ялгаатай. TI нь үнэн зөв болон тэг ингээд шудраг байдал гэдэг байдлаар нь тэгж нөгөө structure-уудыг нь хийдэг. TI нь болонгууд за яг юун дээр таарладаг вэ? Social байдал тиймэрхүү юмнуудыг яаж явуулдаг вэ гэсэн Hegel талын философи байх юм бол Карл Маркс эдэр тийшээгээ те. Одоо чинь Ницше олгоотой зөв амьдрал одоо тэг хөврийн тиймэрхүү юм эдрэгтэй зохицуулах гэдэг байдлаар анхаарсан шүү дээ. Одоо тэд чинь болгоод бүр TI тийшээ гэсэн үг байхгүй. TI нь болгоод аль нь илүү үнэн бэ? Яаж юмрууд ажилтдаг вэ гэдэг рүү илүү их анхаарал явуулдаг. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд наад хоёрын чинь хооронд багаар том ялгаатай. TI болох ер нь тодорхой хэмжээнд хувийн философиороор ер нь бол явдаг. Харин TI болонгууд зарим нь явдаг гэсэн үг. Innate T-ийг нэг философи руу түлхээд идэг юм бол байхгүй. За Google Mail-ийн radicalization to TI term. За Google Mail яагаад TI бүртлөө те яг religion болон юм эдэрлөө ингээд амар явдаг вэ гэнгүүт наадах чинь болонгууд юу? Тэр Google Mail-ийн ингээд яриа бол юмнуудыг анзаарах юм бол таадах юм болгон нэг logical болгож fact юмнуудыг гаргаж ирээд аль чатгаараа
болонгууд нөгөө religious view-ийг болонгууд өөртөө нөгөө нэг logical болгох гэж үзэж байгаа. Тэр нь болохоор би гаднаас force болон юмнууд орж ирээд өөрийнх нь internal logic-тэй ингээ бүр зөрчилдөөд мангар хүндрэлтэй байгаа гэж бол би анзарж байгаа. Гэхдээ тэрийг нь болонгууд яг шударгаар яаж зохицуул боцлох болгоо цаадамч өөрөө шийдвэрээ гаргахгүй бол ер нь зохицуулах байх. Гэтэ мэдээж нөгөө ингээ босод religious хүмүүсийг бодох юм бол хамаагүйтэй ингээ яг энэ чи энэ science paper чи тэр онд тийм юмнууд болсон, энэ тийм юмнууд болсон гэдгээр бол TI бас адилхан хэвээр байгаа гэсэн үг. Яг үнэн болон үгүй төр нь болонгууд өөрийнхөө үнэн гэж ятгах гэж оролдож байгаа болон яг шудраг үнэн гэдэг тэр нь бол жоохон зөрчилдөөнтэй. Google Map-ыг ер нь бол яг universally religious болон тиймэрхүү юмнууд нь буруу гэдэг тиймэрхүү юмнууд ерөөсөй харж чадахгүй байна гэж үзэж болно. За API 30-т болчих юм да. За тэр бол хувийн statement байна. TI and API correlation дараа нь дараагийн дараа тэгж байгаа correlation-уудын бичлэг оруулна. Үгүй бичлэг гинэ. PPT энийг хичээл оруулна. Тэ фокус презентац. Тусны ярихаар асуудал. Зүгээр нэг question and ask дээр нэг хариулчих болно гэж бодохгүй. Q&A дээр. Амера юм битэг авъя да одоо. За. Яг 10 болтол хийдөө. Одоо нэг 2 минут болгож аваад өөр асуулт байхгүй бол тэгж хайчээ. Түүхэнд TI-юуд нэлээд leadership-тер байсан. Гэтэл leadership-тер байх үедээ цаадуулч болгоод яг яаж илүүтэй зөв байлгах вэ? Яаж юмнуудыг болгох вэ гэсэн нөгөө юу байдлаар хийхдээ явцдаг. Нөгөө нэг philosophical байдлаар хамгийн зөв системээр аргална гэдэг хэсгээр явцдаг. Тэрөөс нөгөө яг тийм practical дээр шийдэг болохоор TI нөхдөнд болонгууд илүү тодорхой хэмжээнд нөгөө нэг арай grounded, арай нөгөө нэг системчилсан. Тэгээд илүү нөгөө нэг юу байдлаар явангуудаа сул талд нь болонгууд flexibility байхгүй. Тэгээд дээш доошоо болонгууд хүмүүсийн нөхцөл байдал бол юмнууд дээр жоох яг анхаарал бол юмнуудыг нь өөрсдөө яг шийдэж чаддаггүй. Тэгээд тэндээ болон гадны тусалцаанууд хийхтэй авдаг. Яг түүхийн тиймэрхүү яг шилдэг тиймэрхүү одоо ITP лидер ч юм уу ENTP лидер метрик харах юм бол нэг тиймэрхүү юмнууд наад зэрэглэгдэнэ. T лидер хоёр төрлийн. Нэг бол хүн болгондоо тааруулж нөгөө хүн болгоны дээр асуудлыг зохицуулах гэсэн тийм нэг ингээд сайн хаан төрлийн. Нөгөө талаар болонгууд хөгийн evil tyrant төрлийн. Өөрийнхөө нөгөө наашиг бол юмнуудыг харсан. Ер нь бол тэр хоёр тийшээгээл ихтэй явна. Яг нөгөө нэг logical байдлаар одоогийн нөгөө бидний democratic байдлын систем нь болонгууд TI тал руу хамаагүй reliant. Dictatorship болонгууд жоохон TI тал руу гэсэн үг. Ер нь барууны философтер TI төрлийн нөхдүүд нь ялцсан болохоор барууны систем болон философиуд нь бүгдээр ихэнхдээ TI төрлийнх. Political system болон юмнууд нь ер нь ихэнхдээ TI. Би бол тэрийг бол жоохон буруу гэж боддог. Үнэн дээр хитэх анхаарах нь бас тодорхой хэмжээ бидний мэдэхгүй байгаа зүйлүүд дээр сул зай үүсгдэг болохоор problematical гэж үздэг шүү дээ. За n function бол s function working with t data ч тайлбарлахгүй дараа нь хэлсэн шүү дээ. Дараа нь correlation-уудыг ярина гэх. За хүмүүст баярлалаа ирсэн. Тэгээд энд одоо MBTI partner description гэх бат partner-уудын description бүгд төр байгаа. MBTI sort гэж ороод бас миний нөгөө MBTI дээр байгаа бүх сортуудыг харж болно. Тэгээд талбай чат дээр болгоод би тийг бас ярилцаад үнэхээр аргаа бараад ингээ яг юм өдр болоод надаас асуух гэвэл цаг зав мав таарахгүй бас Google дэж болно. Google-ийг гэдэг хамгийн сүүлд recommend хий. Эхний 3 бол би илүү дээгүүр recommend хийж байгаа шүү. Ингээ болж байгаа. Энэ actually хараа илүү гарцсан жоох гэж. Яцуудаа юу ярьж байна? Би сайн л хэлчихлээ. Perfect example of maturity functions. Окого. Энэ юу maturity function usage гэхээс илүүгээр
Хувь хүнээрээ mature болсон байгаа тохиолдолд функшнуудаа нэг функшнда хийдэг анхаарахаас илүү олон функшнуудыг нийлүүлж хольж за аль нь дээр бэр аль нь илүү буруу юм байна. Яаж ашиглах юм бэ гэдгээ илүү шийдэж явчихдаг. Тэгэхээр тэр нь илүү зөв. Тэрнээс биш нэг функшнда хит найдах бол ямар ч тохиолдолд буруу. Карлын хүртэл өөрөө хүртэл хэлж ийсэн. Нэг функшнаа юу н ашиглах нь буруу гэх. За тэгвэл би нэг даунлод хийж аваад явуулъя. Өөр юм асуучих уу? Дэдэс. SX 3-тай хүмүүс тийм амар юу харагдахгүй юу? SX 3-тай хүмүүс Тэр Юу харагдахгүй SX гэж? 3-ын тухай жоохон яриад өгөөч. тайлаа. Дараа удаа. Эвэдийн Одоо өрөөнд ядчихсан гач гэж. Өнөөдөр эвэдтэй холбоотой юмнуудыг бид асуултанд авч ирсэн. Өөр юм асууж гисэн чи заа гэснэ. За гараа.